再见 Bye bye. Till next time. Till the next time. Till St. Petersburg. Yeah, till St. Petersburg till we see each other. Then we can go fly together to Berlin to have some party there. 오케이, одоо ингээ 베이징에서 хөтлж байна. I don't sit with a limit, I push a killer's info. Top of the skinny beauty just come from the know. Studio living like a dreaming abroad. Yeah, mama just told me a bit different. I wanted to be living. Now we were just wide eyes, so stupid to fall. New kid I was, the scene was different, I glowed. Wasn't like I paid attention, I took it up. Бүрэн хатун байна. Маш их чимээтэй байна. Бас их маш их хүмүүс байна. But you was doing the most, keep it attention, feelings caught, you was off your head. Real niggas just hold it down, no sweat, no tears. Тэгэхээр надад яг одоо интернет маш хурдан яаралтай хэрэгтэй. Тэгээд жоохон амрыг. Тэгэхгүй бол ёо 15 цаг зүгээр суугаараа бөөн хятадууд донд ийм байдлаар явж ирнэ гэдэг бол this is crazy. Гэтэ баян үлгээс Улаанбаатар руу явдаг 59 цагийн автобусны хажуудад юу ч шил. Glad better was your first and you and mine. I think it was so lovely to know that you cared. Going to parties, I felt like neon and I saw. Hit it off with older niggas, damn it felt so special, but nothing lasts forever. So Би сайн нааш ирж байгаа замдаа YouTube яаж энэ сандал доор унтаад ийн гэдэг надад сонирхолтой санагдаад. Тэгээ би нааш ирэхдээ тэгж унтаж явж ирж үзлээ. Барааны хот цовыг ингээ бүр байдгаар ингэж бүрхэж байгаа санд даагуур нэг чихэж ороод ингээ хөвтөд ингээ өмөрөгдөд ингээ унтаж үзсэн. Сонирхолтой байлаа. Ямар ч юм нэг 3 цагийн найраа тэр доор авсан. when I wait deleted all your numbers, no sweat, tease, I only can. They go by, take time, but can't take nothing, I'm falling. Зам гараад 8 өдөр болсон юм шиг. Доктор AC-тэй гадаа амар халуун болохоор ханиад бол бүдэг юм байна. Show me that I'm special, that my presence matters. Wanna swim for laps in the depths of your desire. Using no discretion, just honesty and killing. Even when I'm yelling, at least it stems from passion. Yo guys, би сая найд ороод ирсэн чинь штэ. This is fucking trippy. I'm ready to take you on. My love glowing like a sun. Regret is the best emotion. Instead, you don't feel as fun. Robert Frank. Энэ мундаг гэрэл зурагчны ном нь штэ. Хитгээч 350,000 төгрөг. Өнөөдөр ингээд дууслаа гэсэн чинь ном худалдаж авсан газрын яг хажууханд яг миний хайж явж исэн Tattoo Art Space гэдэг газар байд юм байна. Тэгээ угаасаа би шивээсэнд хайртай, шивээсэнд дуртай, шивээс тэргүй хийлгэн гэж бодож исэн. Хүлээсэн. Тэгээд яг өнөөдөр юм шиг санагдаад шууд би орж ирэл шивээс хийлгээгээд хичлээ. Шанхайд шивээстэй болох юм шүү дээ. Гэхдээ энэ бүр амар кул байгаа юм хартаа. Энэ бүх шивээсчдийнх нь шивээсийн зүв үйдэн шүү дээ. Энийг юм цусны юун дотор хийгээд тэгээ ийм олон артист үйдэн биш. Манай ч гэсэндээ тату артистууд нэгдээд бөөнөрөө нэг ийм арт спейс төвлөрөөд тату хийлгэхийг хүссэн хүн болгоно хурцрээ хийлгдэг бол яагаад болохгүй гэж тиймээсээ амар гой санаа юм шиг санагдаж байна надаа. Тэгээ энэ хүн дотроо болохоор айгүй олон тасалгаатай байд юм байна. Тэгээ офисны өрөө гээд бас байд юм байна. Тэнгүүдээ яг урд нь болохоор өөрсдийн гэсэн баартай юм байна. За би юу ч гэсэн ороод Okay. Яно. За эхэллээ дээ.
loving it. Тэгээ ер нь бол цаашдаа энэ гарыгаа ингээд тэр чигээр битүүлэе гэж бодож байгаа. Энэ гарыгаа. Тэгээ яг одоо идэх болчихоо. Тэгээ надад бэлэн өгөх гэсэн. This is Mongolian I'm talking. Oh. I'm fully charged. Nipples are hot, ready to go. Хамаатай амгалан гიშсэн байна. Хотын төвөөсөө наашаа ирэхийн тулд 2 цаг явж ирд юм байна. Couchsurfing-аар холбогдсон тэр охин надаа өрөө гаргаад өгсөн байгаа болохоор яаж хийж байгаа л гэрийг нь олоод очие доо. I'm fully charged. I made it! I'm fully charged. Nipples are hot, ready to go. I'm fully charged. Өнөөдөр ямар ч байсан энэ чэнэ ус цасан доорыг хувц хунраа угаая. Жохон амраад интернет ороод Шанхайгийн юу үзэх үү гэдгийг би өөрөө нэг сайн төлөвлөгөө гаргаж явахгүй бол энэ саяны 4 хоногийн туршид би зүгээр ингээл төөрсөөр агаал ганц ч зүйл миний санснаар болоогүй. Яа, тэгээ нэг болоогүй юм ч одоо яах вэ тийм үстэй.